За дэлхийн тавцанд гинэтгийн нэрээ мандуулж улсынхаа төрийн дуулыг ихшиглүүлсэн тохиолдол саяхан. Энэ юу гэвэл Монголын оюуханы академийн тамирчид дэлхийд ой тогтол Рубик шоо зээж бодолтгээд оюуханы спортын бүхэл төрлийн рекордыг эзэмшиж эхэлсэн. Тэдгээр их мастер төрлийн авиас бэлэг ой тогтолттой биш, харин өөрсдөө ялан дэлж өөрийгөө өөрчилж чадсан гэдгээ. За тэгвэл яг энэ ухагтгуунаар хүүхдийн хөгжлийг багаас нь эхлэх хэрэгтэй. Миний хүүхэд бусдаас ондгоорч оюуханаараа манлайлаа гэхэд түүнтэй өрсөлдөх хүүхэд байхгүй, тиймээс хүүхэд бүрийг жигд хөгжүүлэх, өөрчлөх бодлыг дэлхийн муза сангийн тэргүүн санаачлан сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хамруулан хөгжлийг хүүхдээс эхлэх аяныг цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо болон Дархуул аймгийн Монголын оюуханы академитай хамтран хэрэгжүүлж байна. Тэд эхний үйл ажиллагаагаа эцэг эхчүүдэд чиглүүлжээ. Хөгжлийг хүүхдээс эхлэх уриалга аян маань болохоор ерөөсөө л оюунлаг иргэдийг бэлдээ гэсэн ийм л зорилготой энэ ажлыг эхлүүлж байна. Одоогийн байдлаар Дархуул аймгийн хэмжээнд яг төвийн бүсийнхаа 15 сургуулийг цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулад байна. Ирэх намраас болоод 9 сарын 1-ээс эхлээд дараагийн аймаг сумдуудынхаа хүүхдүүдийг бас хамруулах зорилготой ажиллаж байна. Дэлхийн муза сангаас санаачлаад Монголын оюуханы академийн дархан салбарт одоо санал тавьсан багамаа. Хүүхдүүдийг бүр багаас нь ерөнхий боловсролын өмнөх сургуулийн хүүхдүүдээс нь сургалтын авахуулъя. Тэгэхээр энэ бүхнийг өнөөдөр бид нар яагаад заавал нэг чаддаг, нэг эцэг их нь мөнгөгүй гэхгүйгээр одоо ингэж хязгаарлагдмал нэг хүрээнд суралцуулах ёстой юм бэ те. Миний хувьд бол ерөөсөө л энийг боловсролын системд нь оруулахыг хүсэж байна. Энийг бол одоо чадхаараа эцэг эхчүүд би бол их хүнийхээ хувьд ганц хүүхэдтэй би өөртөө заалгаад миний хүүхэд илүү байгаасаа гэж би бодсонгүй. Тэгвэл энэхүү хөгжлийг хүүхдээс эхлээ аян хэрхэн өрнөж байгаа. Цэцэрлэгүүдэд ямар ахис дэвшил гарч байгааг тодруулах хэрэгтэй. Монголын оюуханы академийн дархан салбартай хамтран ажиллаж ой тогтоолтын болон спорт төрөлд цээж бодолт гээд үндэс сүрэг цэцэрлэгтээ хэрэгжүүлсэн ахиц гарч хүүхэд бүр өөрчлөгдөж байгааг 22 дугаар сэргийнхэн онцолж байна. 5-6 сарын нүрийг үзэж байна. Ингээд хүүхдүүд маань бол маш сайн хөгжиж байгаа. Хүүхдийн ой тогтоолт, хурд, чэйжлэх чадвар, баруун зүүн гарын хөгжил, баруун зүүн тарих бол хөгждөг. Маш олон талтай. Тэгээ бас хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээг хангаж яадаг ийм сайн спортын төрөл байгаа юм. Тэгээд энэ төрөлд бол манай цэцэрлэгийн 2 настай бага ангиас ахуулаад 5 настай, 6 настай бэлтгэл ангийн хүүхдүүд хүртэл бол бүгд 100% энэ аягийг өөрснөө авч хангаж чэйлж байгаа. Хүүхдүүд бол маш сонирхолтой. Хүүхдүүд бол ингэснээр маш хурдтай хөгжиж байгаа нь бол мэдэгдэж байгаа. Энийг бол анх цэцэрлэг дээр энэ сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бол манай цэцэрлэг бол анхны цэцэрлэг болж байна л да. За тэгээд Дархаут оюуханы академийн салбар дээр зөвлөгөөр ирлээ. Энэ дээр ямар учиртай ирсэн бэ гэхээр спорт үрэлтийг одоо ингэж хүүхдүүд дээр хөгжүүлж сурчилж явж байгаа. Тэгээд эндээс бас маш олон цэцэрлэгүүд хамтарч одоо энэ спорт үрэлтийг бүр хөтөлбөрөөр болгож байгаа юм байна. Энэ дээр бас эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар за мөн дээрээс нь ой тогтоолт гэж юу юм бэ? Спорт үрэлтийн ач холбогдлуудыг танилцуулж байна. За тэгээд эцэг эхчүүд маань ч гэсэн маш одоо халуун дотноор хүлээж авлаа бас сайхан байлаа. Тэгээд спорт үрэлт гэдэг маань ямар ач холбогдолтой гэх юм бол хамгийн энгийн зүйлийн жишээгээр хүний тархийг хөгжүүлэх хамгийн шилдэг дасгал гэж яригддаг. Баруун зүүн хагас бөмбөлгийг одоо тэнцвэртэй хөгжүүлж эхэлдэг гэсэн үг. Хөгжүүлж эхэлдэг. Яагаад вэ гэх юм бол хүн 2 гараараа энэ спортоор хичээлэхдээ 2 гараа ашигладаг байдаг. 2 гараа ашиглаж байна гэдэг маань 2 тархи маань зэрэг ажиллаж эхэлж байна гэсэн. Тэгээд эндээс хамгийн том давуу тал нь юу вэ гэхээр тархийг одоо тэнцвэртэй ашиглах чадварыг бий болгож үүнээсээ үүдээд хүүхдүүд маань цаашлаад энэ юмыг харах өнцг нь арай өөр болно. Альваад мэдээллийг хүлээж авах боловсруулах нь хурдан болж эхэлнэ. Сайн хүн болохын тулд хүүхдийг зөв өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй. Суурь төлөвшөл сурах арга барилыг багаас нь эхлүүлж чадвал хүн бүр өөрийгөө өөрчилж хүссэн бүхэндээ хүрч болдог гэдгийг дасгалжуулагч багш Баасан Дорж хэлсэн. За сурах арга барил аргачлалыг зөв эхлүүлж чадвал хүүхэд бүр өөрийгөө дайчлах, альваад хандлага нэмэгдэж хичээлдээ болон суралцж буй зүйлдээ амжилт гаргадаг. Үүний тод жишээ нь Монголынхоо нэрийг дэлхийн хэмжээнд дурсаж яваа ой тогтоолтын их мастерууд юм а. Яа.